Тэгээд өнөөдрийн 42 дугаар бүлэг маань хуулийг дахин сануулсан гэдэг нэртэй ийм бүлэг. Та бүхэн мэдэх бах дэд хууль номон дээр 10 хууль дахин нэг удаа давтагддаг. Энэ Deuteronomy гэдэг энэ ном маань өөрөө дэд хууль гэдэг нэг юм хоёр дахь хууль ч юм уу эсвэл юм давтагдсан хууль гэсэн ийм утгатай байгааг та бүхэн одоо нэрнээс нь анзаарж байгаа. Мэдээж түүхийг харах юм бол Мойсе маань бол өндөр настай болсон байсан. Тэрээр 40 жил Египтэд ханхүү Египтийн одоо маш тийм эрх мэдэлтэй, боловсралтай өндөр угсааны амьдралаар амьдраад 40 жил дараа нь Медианы элсэн цөлд хонь хариулаад за тэгээ дахиад 40 жил өөрийн ард түмнийг дагуулж цөлөөр ингээд явсан. Ингээд 120 нас үндсэндээ хүрээд нас өндөр болсон баг. Эл ноётхоо үнийг дүрслэхдээ түүнийг ингэж хэлсэн байгаа. Эзэн Мойсед Канаан нутгийг эзэмшүүлэхээр тогтоосон цаг ирсэн талаар танилцуулсан ба нас өндөр болсон иш үзүүлэгч өндөрлөг дээрээс ард түмнийхээ өвлөн авах гэж буй Йордан голын эрэг амлагдсан газар нутгийг алган дээрээ тавьсан мэт ихэд сонирхон харж зогсвоо гэж хэлсэн. Бурхан одоо Мойсег хүсэж мөрөөдөж исэн гол дуудсан гол зорилгынх нь эцсийн үүрэг даалгавар нь биелж байгаа тэр өнцөг дээр авчирсан байгаа. Харамсалтай нь түүнд тэр амлагдсан газрыг өөрөө хөл алхаж орох ийм хувь тавилан тохиолдог. Харин эсрэгээр бурхан бол харах энэ боломжийг өгсөн байдаг. Пёрын өндөрлөг дээр гараад Мойсе амлагдсан нутгийг харж байхдаа Элен Уайтхайн энд өгүүлснээр бол алган дээрээ тавьсан мэт тэгээд ихэд сонирхон харсан гэж хэлсэн. Мэдээж 40 жил хүлээн гэдэг бол хэцүү. 40 жил байтугай бид нар 4 жил байтугай 4 сар. Заримдаа чухал үйл явдал 4 хоногт хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр 40 жил хүлээж хүлээгээд тэгээд тэр газараа орж чадаагүй энэ их гансрал, харуулсал Мойсе юу мэдэрч ийсэн бол гэдэг энэ мэдрэмжийг ингээд мэдрэхээр их хэцүү санагдаад. Би бас бодсон л доо ингээд яг ингээд хамт олноороо байгуулгаараа ч юм уу Израиль явна гэдээ явсан чинь танаас босд нь хэлээр ороод та яг тэнд хэлийн цаана уучлаарай та зөрчилтэй байна гэ та буцуулъя гэх ямар мэдрэмжийг авах бол. Тэгээ ингээд зүгээр төсөөлөд үзэхэд л амар онгоцонд яаж ганцаараа сууж буцаж явах бол гэдэг ийм мэдрэмжийг зүгээр ингээд төсөөлөгдсөн. Кадиш дахь түүний гим нүглээс болж буулгасан шийдвэрийг өөрчлөх боломж байгаа болов гэж. Энэ асуулт надад их хүнд хэцүү санагдсан л да. Кадиш гэж Библиэлд гардаг энэ газар бол Израилийн ард түмний хувьд их чухал газар. Израильчууд үндсэндээ Египтээс гараад 3 сарын дараа Синай уулан дээр ирсэн байдаг. Очисон өдрийнхөө 3 дахь өдөр нь Бурхан бол Мойсег чи уул руу гарч ир гэж хэлсэн. Энэ 3 өдрийн дотор ард түмэн өөрсдөө бэлдэх хэрэгтэй, биесээ ариусгах хэрэгтэй, ирчүүд нь эмэгтэй хүнд ойртож болохгүй. Тэгээ 3 дахь өдрийн өглөө Мойсе бол Синай уулан руу гарч ард түмэн тэнд бол хүлээж исэн. Ингээд бидний маш сайн мэдих нөгөө 10 хууль авах тэр үйл явц явагдаж байгаа. Мэдээж маш олон ийм үйл явдлууд тэнд болсон л доо. Би хуу хин хинжүүлээд Аарон гэдэг нэг юм тухайн үеийн ахмадуудыг ингээд дуудуулаад ингээд 70 хүнийг бас дагуулад гараад иргээд. Тэр хүмүүсийг бас ингээд уулын бэлд хүлээлгч гисэн 6 өдрийн турш уулан дээр ингээд үүл манан буугаад ингээд 7 өдрийн өглөө бурхан Мойсег дууддаг. Ингээд дуудаад Мойсе үүлэн ундраад ороод бурхантай 40 өдөр 40 шөнө ярилцаж ингээд 10 хуулийг авч бууж ирдэг. 40 өдөр алга болсон учраас мэдээж Мойсед ямар нэгэн зүйл тохиолдсон гэж бодоод тэд бол Мойсег бол өнгөрчлөө л гэж бодсон. Энэ үед ард түмэн бол бидэнд бурхан хэрэгтэй байна. Аарон яагаад ч юм бэ тэнд ард түмнээс алтан эмэг гоёл чимэглэлийн цуглуулаад алтан тугал хийцэн байдаг те. Мойсе бууж ирдэг. Маш сонирхолтой нэг зүйлийг харахаар бид нар ихэвчлэн нөгөө Мойсе 10 хуулийг авахар ганцаараа явсан юм болов гэж харахаар үгүй байдаг. Йошуатай цуг гарсан байдаг. Ингээд Йошуа тэр хоёр хоёулаа бууж ирэх үед яасан бэхээр ард түмэн бол үнэхээр тэнд завхарсан юм аимшигтай үйлдэл хийцэн байдаг. Яг тэр зүйлийг болсны дараа бурхан тэнд байсан маш олон хүмүүсийг устгасан. Гэхдээ устгахдаа ямар үйлдэл хийсэн бэхээр Лив овгийн ирчүүдийг гаргаж ирээд тэгээд яг энэ үйл явдалд оролцсон бүгдийг элдээр аал гэж хэлсэн. Яг л Адам Ева хоёр гим нүгэл үйлдээд түүний үр дүнд нь ах トゥ хоёр те бие бинийг алсан үйл явдал үр дүн гарсантай адилхан Аароны хийсэн гим нүглээс болоод Лив овгийн хүүгүүд бие бинийг алах юм хэмжээнд хүрсэн. Ингээд мэдээж Мойсе чулуун хавтанг одоо хагарчлан шидэж тэг бурхан түүнийг дахин 2 хавтан бэлдээд маргааш чи гараад ирээ гэж хэлсэн. Чи 2 удаа гарч ирэхдээ харин хинтээж гарч ирэхгүй. Гав ганцаараа гарч ир. Энэ уулан дээр бэлтжиж байгаа мал адгуус хүртэл өгөх болно гэж хэлсэн. Ингээд бурхан дахин 10 хуулаа өгдөг. Энэ үйл явдлаар хэрэв бид бүхэн ингээд түүхийг харах юм бол Мойсе 10 хуулийг авсан байдаг. Дээрээс нь 10 хуулиас гадна тэнд Израилийн ард түмний тахилтай холбоотой, өргөлтөй холбоотой, ариун ордонтой холбоотой ийм тушаалуудыг бас авсан байдаг. Ингээд Израилийн ард түмэн бол тэнд нийтдээ 9 сарын турш ариун ордныг одоо хийх, угсрах юм ажлуудыг хийсэн. Тоолго номны 14 дугаар бүлгээр өгүүлж байгаагаар Египтээс гарснаас хойш 2 дахь жилийн 2 дугаар сарын 20-ны өдөр гэж хэлж байна.
тэд эхний жилийн 3 дугаар сард Синайд ирээд 2 дахь жилийн 2 дугаар сард гарсан гэхээр ойролцоогоор нэг 11 сар тэд яг Синайн эргэн тойронд амьдэрсэн. Энэ хугацаанд тэд ариун ордноо хийж авч дуусгасан, угсарсан. Ингээд угсрах тэр хооронд нь яасан гэхээр Мойсе өөртөө бол хурлын майхан гэдэг тусгай нэг майхныг хийгээд бурхантай уулздаг байсан. Харин ариун ордныг угсраад бурхан таалж хүлээж авахд бол тэнд үүлэн баг нь бууж ирж ингээд тэр үүлэн багнаас болоод Мойсе хурлын майхан руу хүртэл орч чадаагүй ийм түүх болдог. Ингээд бурхан тэднийг хөдлөж хийсэн. 11 өдрийн дотор ердөө 11 өдрийн дотор тэд Кадиш гэдэг газар ирсэн байна. Энэ Кадиш гэдэг газар бол бидний маш сайн мэдхээр нөгөө Мойсе 12 туршуулуудыг тагнуулуудыг Канаан руу явуулсан газар байхгүй. Та нар төсөөлөд үзтээ. Синагаас 11 өдөр явбал тэгээд Йорданы ойрхон хүрээд ирсэн. Тагнуулуудаа явуулсан. Тэд 11 өдрийн дараа Канаан руу ороогүйг нь мэдчихэж байгаа тийм. Бурхан тагнуулуудын явсан 40 өдрийнх нь тоогоор нэг өдрийн нэг жилээр тооцож та нар 40 жил цөлд байна. Би энэ гомдлдог тэрслүү энэ итгэлгүй ард түмний ясыг цөлд үлдээх болно гэж бурхан өөрөө бүр хэлсэн байдаг. Ойролцоогоор ер нь Египтээс Канаан хүртэл 350 милийн зайтай байдаг гинэ. Энэ нь бол одоо километрээр шилжүүлвэл нэг 600 гаруй километр. Үүнийг 40 жил туваах юм бол жилд 15 км гэж хэлж байгаа. За тэгээд 15 км-ийн өдөрт туваахаар нэг өдөрт 40 м. Хэрвээ Израилийн ард түмнийг ингээд цөлөөр ингээд 40 жилийн турш ингээд аялсан гэж зүгээр төсөөлөх юм бол өдөрт нэг 40 м урагшлал зогссон байж болохоор ийм математикийн томьёол гарч иж байгаа. Гэхдээ хоёр одоо ийм бас юу байдаг? Санаа байдаг. Нэг хэсэг теологчид бол юу гэж үздэг вэхээр тэгэд үнэхээр 2 дахь жилийн 2 дахь сарын 20-ны өдөр санаагаас гараад ингээд 2 дахь жилийн 3 дахь сарын эхний өдөр Кадишт ирсэн бол тэгэд үлдсэн 38 жилээ энэ Кадиштад өнгөрөөсөн. Тэгэд өөр тийшээ яваагүй гэж үздэг нэг юм үзэл байдаг. Ерөөсө 38 жилд бурхан ерөөсө тэднийг тэр хаваар л ингээд холхиулаад байсан. За өөр нэг үзэл нь бол тэд ингээд явсан ингээд цөлөөр ингээд зөндөө явсан гэдэг юм үзэл. За ямар ч тач тэд 40 жил хүлээх юм хэрэгцээтэй болсон. Хэрэв бид бүхэн Эвдэс гарсан номын 17-гийн 6-г харах юм бол 17-гийн 6 дээр үзэгтэн би хорибын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цох. Тэгвэл тэндээс ус гарч ард түмэн уух болно гэв. Мойсе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв. Мойсе тэр газрыг Маса Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хүүгүүд маргалдсан бөгөөд эзэн бидний дунд байна уу үгүй юу хэмээн эзнийг сорьсон юм а гэж хэлж. Ямар ч байсан бурхан ард түмэн ингээд цангаж ийн гэхэд нь чи тэдэнд ус өг гэсэн. Тэгээд Мойсе Израилийн ахмадуудын өмнө ёсоор үйлдэж хадыг цогсон байна. Ингээ ус гарч ирсэн. Мойсе ард түмнээ ундаалсан. За энэ үйл явдлаас хойш 40 жилийн дараа хэрэв бид бүхэн тоолго номын 20 дугаар бүлгийг харах юм бол тэд Кадиш гэдэг газар ирээд дахин ижил төстэй юм үйл явдал болсон. Израилийн ард түмэн дахиад цангаж ийна. Энэ газар чи ус алга байна шүү дээ. Одоо бид нар цангаж өгөх юм уу? Яах юм ингээд Мойсед гомдлсон. Кадиш дахь Мойсегийн хэлсэн гим нүгэл юу хэлсэн бэ гэхээр 11 дэх ишлэлийг харах юм бол энэ ингэсэн байна. Дараа нь Мойсе гараа өргөөд таягаараа хадыг 2 удаа цохив. Ус ариун ихээр оргилон гарч чуулган болон тэдний мал амьтад ууцгаа гэж хэлж. Ийм кейс одоо Мойсед 2 удаа тохиолдсон байна. За магадгүй Библиэлд бичигдээгүй ч гэсэн өөр хэдэн ч удаа Мойсе ер нь цанх хоолгонд нь хад цогсыг мэдхгүй. Ямар ч Библи бичгсээр бол 2 удаа ийм үйл явдал тохиолдсон. Гэхдээ тоолго номон дээр өгүүлж байгаа энэ 40 жилийн дараа болж байгаа энэ үйл явдлыг харах юм бол Бурхан Мойсед маш тодорхой нэг юм чиглүүлгийг өгсөн. Тэр нь 8 дугаар ишлэл дээр нэг. Таяг ав гэсэн. Яг ижлэх. Чи өөрийн ах Ааронтой хамт чуулганыг цуглуулад тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтаа яриг тун гэж хэлсэн байна. Эхний удаадаа Бурхан бол цох гэж хэлж ийсэн. Харин хоёр дахь удаадаа Бурхан бол Мойсед яриг гэж хэлсэн. Мойсе өмнө ийм турцлагатай учраас нэрэ хаднаас ус гардыг юм чин цогчий гэд шууд цохоогүй. Мойсегийн нэг давуу тал нь Бурхантай ярилцсан байна. Бурхан би яах вэ? Эндээс харахаар Мойсегийн үйлдэл айгу зөв юм шиг. Заримдаа бид нар өөрсдөө хит бардаад үүнийг би өмнө хийж исэн. Ингээл хийчдэг. Тэгээ бид нар хийчих тохиол байдаг. Тэгээ Мойсе өмнө хийж исэн ч гэсэн Бурханаас асуусан. Бурхан минь би нар түмнийг яах вэ? Тэгээ Бурхан түүнд зааварчилгааг нь өгсөн. Түүний залбирт хариулсан гэсэн. Зааварчилгаа нь маш тодорхой байсан. Ялгаагүй таяг барина. Гэхдээ жинуудад яр гэж хэлсэн байна. Библийг ингээд хуучин гэрийг харах юм бол мэдээж энэ хад гэдэг энэ зүйрлэл бол дуулал номон дээр ч тэр хуучин гэрээний олон иш үзүүлгүүдээр хад гэдэг энэ ойлголт бол Есүсийг бэлэгддэг гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. А мөн дээрээс нь хад гэдэг энэ ойлголт бол Тоораг бэлэгддэг байсан байна. Бурхны үгийг бэлэгддэг байсан. Мойсе хадтай юу ярих хэрэгтэй байсан бэхээр Бурхны үгээр ярих хэрэгтэй байсан байна. Судрын үгийг гаргах хэрэгтэй байсан. Үгээр нь Бурхны ард түмэн Бурхныг алдаршуулах хэрэгтэй байсан. Яг үндэ тэр боломжийг нь Мойсе өөрөө алдчихсан гэсэн. Тэр үйл явдлыг нь хараа те. Өмнө цохоод ус гарч ийсэн байхад цохох шаардлагагүй. Биеийн хүчээр хөдөлмөрлөж хүч гаргах шаардлагагүй. Яг үндэ эзэнтэй ярихад л эзэн хариулдаг гэдгийг илэрхийлж Бурхныг алдаршуулах
ийм боломж Мойсед байсан баг. Яг бол ард түмэн нүдэрээ харж ирсэн. Гэтэл Мойсе түүнийг зогссон. Хоёр дахь нэг зүйл нь энд хэлэхдээ өмнөх тохиолдолд бол Мойсе ард түмэнтэй огт яриаггүй. Гомдолсон. Мойсе бурхан залбирсан. Ёсоор үйлдэв. Зөөр үйлдэж. Харин энэ тохиолдолд Мойсе яасан мэхээр ард түмэн рүү уурлаад нэг үг хэлж байгаа. Тэр үг нь ямар үг байсан мэхээр 10 дугаар ишлэл дээр. Мойсе Аароноор хадны өмнө чуулгануудыг цуглуулв. Тэрээр тэдэнд тэрслэгчтэй та нар одоо сонсогдсон. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу гэж хэлсэн баг. Мойсегийн итгэлтэй бөгөөд дуулууртай мэт Бурхны зааврыг нүдэн дээр нь хадыг цогж байгаа мэт харагдж байгаа ч гэсэн түүний хилний цаана бардамлын хатгуур байсан гэж хэлж. Бардамлын хатгуур. Бурхны заавраар үйлдэж байгаа мэт боловч тэр үйлдэлийн цаана өөрийгөө дөвөөлгөх ийм хандлага байсан гэдгийг судар бидэнд илчилдэг. Тийм учраас Бурхан яг энэ үйлдэлийн дараа харин эзэн Мойсе Ааронорт айлдан Израилийн хүүгүүдийн нүдний өмнө намайг ариун хэмээн харагдуулахаар та нар надад итгээгүй учраас миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэж хэлсэн байна. Яг энэ үйлдэлийн дараа та нар лав миний ард түмнийг Канаан руу авч орохгүй. Ингээд Мойсе чин сэтгэлээсээ эзэн Бурхан та зарцтай өөрийнхөө агуй хүчрхэг мотрыг үзүүлсэн. Таних шиг ийм ажлуудыг хүчит үйлсийг үйлдэж чадах ямар Бурхан тэнгэр газарт байна вэ? Би залбирч байна. Намайг гатлуулж Йордны чандад орших тэр сайхан газар тэр үзэсгэлэнтэй уулс болон Ливаныг үзүүлээч гэж. Тэд туйл номын 3:24-27 дээр Мойсе залбирал хийсэн баг. Яг энэ залбирлын хариуд нь Бурхан юу гэж хэлсэн мэхээр enough гэдэг үг хэлсэн. Боллоо. Хангалттай. Энэ тухай надтай дахин бүү яр. Писка уулын оройд гарч нүдэ өргөн зүүн баруун хойш урагш ширтэн тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Йордан голыг гатлахгүй гэдэг ийм хариултыг Бурхан маш тодорхой Мойсед хэлсэн. Өдөрдөгч хүн гаргасан алдааныхаа хариуцлагыг үүрдэг байх ёстой гэдэг жишээг Мойсегийн амьдралаас бид нар харуулж байна. Өдөрдөгчийн хэлж байгаа үг, өдөрдөгч хүний хийж байгаа үйлдэл болгон хариуцлага үүрдэг байх ёстой. Мойсе ямар нэгэн гомдлох зүйлгүйгээр Бурханы тушаалд дуулууртай ханджээ гэж Элен Хойтга яг энэ зүйлийн дараа параграфаа эхлүүлсэн баг. Мойсе нэг ч үг аманда яг Бурханы энэ үгийн дараа гомдлоог. Та хүн нэг зүйлийг санаж байна уу? Израильчууд 40 жилийн турш цөлд яла гомдолсон шүү дээ. Гэтэл Мойсе гомдлоог. Чи зогс. Чи дахиж үүнийг үйлдэхгүй. Чи дахиж миний ард түмнийг өдөртөхгүй гэхэд Мойсе гомдлоог үү? Бурхан минь надад нэг боломж олгоч шүү дээ. Та Израилийн ард түмнийг цөлд хичнээн удаа уучиж, хичнээн удаа боломж олгож, хичнээн удаа та тэднийг дахин тэгээгүй. Мойсе үнэхээр гомдлоог. Ингээд Бурхан Мойсед маш чухал нэг даалгаврыг өгсөн. Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан эзэн чуулганы дээр нэг хүнийг томлох болтугай. Эзний чуулган хончингуу хонь мэт болохгүй тулд тэр хүн гарч яван тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг өдөрдөн гагаж мөн оруулах билээ. Эзэн зарц нарынхаа залбирлыг сонсдог учраас түүнд хариулан нуны хүү Йошуаг аван түүний дээр гараа тавихтун. Тэр хүний дотор сүнс бий гэлээ гэсэн. Ингээд Йошуаг Бурхан яг тэр даруйд Мойсегийн залгамжлагч буюу үргэлжлүүлэн Израилийг өдөртөгч сонгосон байна. Йошуа гинт гараад ирсэн мэй үгүй. Йошуа Египтэд төрсөн. Йошуа Мойсе Израилийн ард түмнийг өдөрдөөд аваад гарч хахад цэл залуухан залуу. Кадиш дээрээд 12 тагнуулыг явуулахад Йошуа Ефрам овгийг төлөөлж тагнуулд явсан. Тэгээд зөвхөн Калиб Йошуа хоёр л маш итгэлтэй мэдээг авчирсан. Тэд Канаанчуудаас айгаагүй. 10 хуулийг авахд хүртэл Синай уул руу Мойсегийн дагуулж явсан цорын ганц хүн бол Йошуа. Тэгээд Израилийн ард түмэн Бурхныг уурлуулсан учраас Бурхан би энэ ард түмтэй явахгүй. Би яг өмнө тэнгэр хэлчихээ хэлгэн. Би өмнөшөө тэдний дунд алхаж чадахгүй. Яг л би тэднийг алчна гэж Бурхан хэлсэн байдаг. Тийм учраас Мойсег чи ард түмний хуарангаас жоохон хол нэг асар барь. Тэнд чинь би чамтай уулзчих. Ингээд Бурхан Мойсег дуудах үед Мойсе тэрхүү асарт орж Бурхантай ярилцдаг байсан. Анд нөхөд мэт ярилцдаг байсан. Харин тэр асрын өмнө Йошуа зогсдог байсан баг. Илд барин зогсдог. Үндсэндээ бол Мойсегийн одоо бие хамгаалагч, асрын хамгаалагч түүний яг баруун гар нь байсан байгаа байхгүй. Ингээд түүнийг Бурхан дараагийн өдөрдөгчөөр томьсон. Бурхан өөрийн сүмийн, өөрийн чуулганы өдөрдөгчдийг алсаас бэлдэж идэг, эртнээс бэлдэж идэг гэсэн. Бурхан үүнийг бас өдөрдөгчдөд сануулдаг. Өдөрдөгчдийн хийх ёстой чухал үүрэг даалгавар бол яг энэ. Ямар өдөрдөгчийг бэлдэж гин, ямар ирээдүйн шин залуу өдөрдөгчдийг гаргаж ирж байна гэдгээр нь тэр өдөрдөгч хүчтэй юу, хүчгүй юу гэдгийг харагддаг. Өөрөөс нь илүү өдөрдөгчд гараад ирэх вэ гэж айдаг юм өдөрдөгчд бол хамгийн сул дор өдөрдөгч нар. Яг Херод хаан шиг. Хүүхдүүдээ хүртэл өөрөөс нь илүү хаан болчих вэ гэж айгаад бүгдийг алдаг ийм хаан. Хамгийн сул дор өдөрдөгч. Харин хүчрхэг өдөрдөгчд яадаг вэ гэхээр өөрөөс нь илүү хүчрхэг ийм өдөрдөгчд бэлтгэж гарч ирээг хараад эзэнд алдар магтаалыг өргөдөг ийм өдөрдөгч. Мойсе үнэхээр итгэлтэйгээр Йошуагийн дээр гараа тавьсан байна. Бүр нэг ч хором, нэг ч секунд Йошуад эргэлзээгүй. Тийм учраас Мойсе түүнтэй танилцахдаа түүнийг өөрийнх нь дэргэд дуудахдаа түүний нэрийг Йехошуа
гэд түүний нэрийг Хошуа гэдэг ийм нэрийг нь Йохошуа гэдэг ийм нэрээр солисон. Эзэн бол аврал юм а гэдэг нэрээр солисон баг. Үнэхээр Мойсе Йошуагийн ирээдүйг харж ирсэн. Энэ хүн ирээдүйд Канаанд орж тулалдаж ингээд Канааныг бүрэн цэвэрлээд миний ард түмнийг тэнд нотоглуулна гэдгийг Мойсе сүнслэг хараагаар мэдчихсэн баг. Мэдэрж ийсэн гэсэн. Өдөртөгчүн бүгдийг мэдэхгүй ч болно. Гэхдээ мэдэрдэг байх хэрэгтэй. Мэдэрдэг байх хэрэгтэй. Мойсе Израилийн өдөртөгчийн үүргээ өөр хүн даалгаж өгөхөөсөө өмнө ард түмнээ Египтээс чөлөөлөгдөж цөлөөр явж Синай уур дээр өгсөн өөрийн хуулийг хэрхэн хүлээн авсан түүхийг хураангуйлан зааж өгөх тушаалыг Бурханаас авжээ гэсэн байна. Ингээд сүүлийн түүний хийх ерөөсөө эцсийн үүрэг нь тэр л болсон. Яг л бид нар мэдж байгаа. Нөгөө 40 жилийн хугацаанд нөгөө нэг сайхан баяр хөөртэйгээр уухайлан Египтээс гарч ирсэн тэр олон хүмүүс дотроос амьд үлдсэн 2 хүн үлдсэн байсан. Бус нь бүгд үхсэн байсан. Энэ үгсээр тэд түүхийг нүдээр үзээгүй зүгээр яриулсан. За магадгүй зарим нэг юм хүүхэд байхдаа бүдэг бадахын сандагт. Бурхан ямар агуугаар тэднийг өдөрдөж Синайд авчирч ямар агуугаар амьлагчуудыг ялж ямар агуугаар улаан тэнгисийг хувааж ирснийг бүр яг ингээд тод санахгүй ийм шинэ үеийнхэн гараад ирсэн байсан. Тийм учраас Бурхан тэдэнд дахин сануулахыг Мойсес тушаасан. Дахин 10 хуулийг танилцуулж ард түмнийг шийдвэр гаргуулахыг хүссэн байна. 40 жилийн дараа. Мэдээж 10 хуулийг бид нар харах юм бол жоохон нэг үг үсгийн ялгаа байдаг л да. Гэтэл бол яг л ижилхэн. 10 хуулийн 1-р хууль бол Бурхан хүнээс хайрыг хүссэн хууль байна. Чи надаас өөр Бурхантай байж болохгүй. 10 хуулийн 2 дахь хууль бол Бурхан хүнээс биеийг нь хүссэн хууль байна. Чи өөр Бурхтад мөргөж үйлчилж болохгүй гэж. 10 хуулийн 3 дахь хууль бол Бурхан хүнээс хэл амыг нь үгийг нь хүссэн хууль байна. Чи Бурхан хэлсэн нэрээр дэмий хоосон бүү дурдаа. 10 хуулийн 4 дахь хууль бол Бурхан хүнээс цаг хугацааг нь хүссэн хууль байна. Хин нэгэн хүнд хайраа, бие, үгээ, цаг хугацаагаа зориулахыг юу гэж хэлдэг вэ? Хайр сэтгэл гэдэг байна. 10 хууль бол үнэхээр Бурхан өөрийн ард түмэнтэйг ийм гэрлэлт хийж байгаа. Гэрлэлтийн тангараг өргөж байгаа. Гэрлэлтийн гэрээ хийж байгаа ийм хууль байсан. Тэгээд 40 жилийн дараа дахиж тэр гэрлэлтийн гэрээг дахиж санаж байгаа. 40 жилийн ийм ойг Бадмарг ой гэж нэрлэдэг юм байна л да. Нөгөө мөнгөн алтан гэл ингээд яд тэ. 40 жилийг бол Руби гэж хэлдэг. Бадмарг. 6 дахь номын 31-р бүлэг дээр хэлсэн мэт. Хин 10 хуу тэгш эмэгтэйг олох бай. Энэ эмэгтэй бол Эрдэнсийн чулуунаас ч илүү үнэтэй юм аа. Тэгэхээр Эрдэнсийн чулуунаас үнэтэй гэдэг тэр үгийг англи King James орчуулгаас харах юм бол Руби гэдэг үг. Бадмаргаас илүү үнэтэй. Сайн ихнэр бол Бадмаргаас илүү үнэтэй. Бурхан өөрийн ард түмнийг ийм сайн ихнэр, сайн сүт бүсгүй байгаасаа гэж хүссэн байна. Тийм учраас ингээд 40 жилийн ой дээрээ дахин нэг удаа тэр гэрэлтийн commitment, зориулалт, андгаа тангараа дахин нэг санаад ингээд хоёлоо хөтөлцөөд Канаан руу орох ийм алхам юм ирсэн байна. Ямар ч байсан 40 жилийн турш явсан, туулсан тэр бүх сорилтууд хүнд хэцүү цаг мөч өнгөрч ингээд Израилийн ард түмэн Бурхны хуулийг дахин нэг санаж, дахин нэг түүний төлөө амьдрах, үйлдэх ийм тангарыг өргөсөн байдаг. Бурхны хуулийн шаардлагуудыг хөгжин цэцгэлэх болцол хэмээн танилцуулж тэднийг өөртөө дуулууртай байлгахыг хүссэн юм а гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас Бурхан үүнд Дэд хууль номын 28 дугаар бүлэг дээр бүр илүү тодорхой хэлэхдээ хуулийг дагвал өрөөгдөн, хуулийг дагахгүй бол хараагдана гэдгийг маш тодорхой хэлсэн байдаг. Ард түмэн цөлөөр удаан хугацаагаар аялсан учраас үргэлж төвчээргүй эсэргүүцсэн зан гаргадаг бай. Гэвч Канаан нутг руу орохгүй удаж байгаа нь эзний буруу биш байваа. Эзэн ард түмнээ амлагдсан газар руу явж ард түмнээ агуу их хүч чадлаараа чөлөөлж хамгааснаа бусад ард түмэнд гэршил болгон харуулах боломжгүй болох үедээ тэднээс илүү харамсаж байваа гэж хэлсэн. Энэ мөрөнд би ингээд баг ингээд хайлж урссан. Яг үндэ ингээд Израилийн ард түмэн бид яагаад амлагдсан газар руу орохгүй юм бэ гэж харамсаж, гомдлож, уйлж зарим нь ингээд тэр газрыг үзэхгүй үхэж яхад мэдэрч исэн тэр мэдрэмжээс илүү Бурхан илүү ихээр ард түмнийхээ төлөө харамсаж исэн гэж. Яагаад харамссан? Үнийг Эденоид яагаад гэвэл тэд үржин шимтэй газар суурших боломжгүй байгаа нь эргэн тойрны бусад ард түмэн Бурханы алдрыг харах, Бурханыг алдаршуулах боломжийг өгөөгүй юм а гэж хэлж байгаа. Бурхан яагаад харамссан бэ гэхээр уул нь бол Эхлэл номын 12 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлдэр Авраамд өгсөн ивэд байсан. Чамаар дамжуулан бусад үндэстэн өрөөгдөнө. Энэ өрөөлийг л Бурхан бушуухан л тэднийг Канаанд аваачаад тэнд байгаа эргэн тойрны ард түмнийг Бурхан өрөөж өөрийгөө гэрчтхийг хүссэн. Энэ боломжийг алдсан баг. Тийм учраас ингэж хэлж байна. Тэдний эцэг өвгөд Бурханаар өдөрдүүлж Бурханы шүүлт удирдлагад захирагдаж тушаалуудыг нь биелүүлж байсан бол олон жилийн өмнөөс Канаан нутагт сууршиж хөгжин цэцгэлсэн ариун ад жаргалтай ард түмэн болох боломжтой байлаа гэсэн байна. Тийм шүү дээ. 11 өдөр аялал бараа харагдах газар хүрээд ирээд тагнуулаад явуулаа гэсэн. Ингэж 40 жил зовох шаардлагагүй байсан байдаг. Хэрвээ чи эзэн Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чам тушааж бүх тушаал зарлиг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж чамд хүрнэ. Чи тэдгээр үндэстний дотор амар амгалан олж чадахгүй.
Ам амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож өдөр шөнөгүй айж имэн. Эзэн зүрхий чинь чичрүүл зовхий чинь буулган сэтгэлий чинь самууруулна. Чи хотод харагдана хөдөөдөж харагдана. Чамд хөлөө амрах газарч олдохгүй гэж хэлсэн байна. Яг энэ түүхийг ингээд уншихаар яг нэг Израилийн ард түмэн Бурхны тушаалыг дагаагүй үедээ тэд ассирчуудад эзлэгдэж, тэд Египчүүдийн удаа дараа дайралтанд өртөж, сүмээ ариун хотоо тонуулж, тэд Вавилоны дарлалд орж ингээд сүмээ шатаалгаж үнсэн товор болгоод, тэгээд тэд дараа нь Ромчуудын дайралтанд өртөж ингээд газрын өрснөөс арчигдсан тэр үйл явдлыг ингээд Бурхан эртнээс хийсэн юм шиг байна. Мойсе зүрстгэлийг өдөрдөг сүнсний хүчээр олон зууны тэртех Израильчууд үндэстэн байхаа болж Ромчууд Иерусалимыг хэрхэн сүрүүлэхийг дүрстэн хэлсэн. Эзэн алсаас газар дэлхийн хязгаараас хилэн чамд үл үзэгдэх нэгэн үндэстнийг бүрэгдийн шүүрэлт мэт чам руу авчирна. Тэр үндэстэн бол ширүүн догшин царайтай бөгөөд насныг үл хүндэлж хүүхдүүдийг ис өрөвддөг гэж Бурхан Мойсегаар дамжуулж иш үзүүлсэн байна. Зуутын дарга Титийн удирдлагын дор Иерусалим хэрхэн бүслэгдэж, газар нутг нь эзгүүрч, ард түмэн ямар их зовлон бэрхшээлийг үүрэх талаар маш тодорхой дүрслэн харуулсан билээ гэсэн байна. Эртний еврей гэхдээ Ромын түүхч Йосефосын өвүүлснээр Иерусалимыг бүслэн тэгээд устгасан аимшигтай энэ үйл явдал нийтдээ 1,100,000 еврейчүүд алагдсан гэдэг тоог бичсэн байт юм байна. Зарим хүмүүс бол энэ арай хэцүүлчихжээ. Тухайн үед ер нь бол Израильд 1 сая хүрэхгүй л хүмүүс байсан гэж үздэг. 97,000 хүмүүс боолчлогдсон гэж тэмдэглэж үлдээсэн байт. Маш олон Бурхны хүүхдүүд тэнд аимшигтайгаар алагдаж, үүнийг нь бүр дүрслэхтэй Мойсегаар дамжуулж өгч хэлсэн бэхээр тэднийг хамгаалж исэн хотууд нь хэрэггүй болж, хан хэрмүүд нь үгүй болж, тэгээд тэд өлсөхдөө хүүхдүүдээ идэх болно гэж хэлсэн. Мойсе ийм л үзэгдлийг ирээдүйд харсан байна. Түүний энэхүү дуун зөвхөн түүхэн үйл явдлыг үүсгэн бас харин зөгнөлийн үгс байваа гэж Елена Нотхойн ингэж хэлсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ оюун ухаанд эдгээрийг хизээч мартахгүйгээр хоногшуулж өгөх үүрэгтэй. Израильчууд Бурхны хуулийг сахиж хамгаалагчд байх онцгой үүргийг авсан хүмүүсийн хувьд хуулийн утга учир хуулийг дуулууртаа дагуул ямар ач холбогдолтой байхыг ойлгож ухаарах ёстой байлаа. Тийм ч учраас өнөөдөр миний чам тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ чэнгүүлэн зааж, гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, өндийн босготооч түүний тухай ярьж бай. Мөн түүний гэрийнхэн хаалганы хатвчин дээр дааман хаалган дээр бич гэж. Дэд тул номын 6 дугаар бүлэг дээр Бурхан өөрийн ард түмэнд тушаасан байдаг. Мойсегийн хамгийн сүүлд өөрийн хүмүүстэй өөрийн ард түмэндээ хийсэн чухал тушаал. Энэ тушаалыг түүний урдум еврейчүүд одоо хүртэл яг бичлэн толгоон дээрээ ингээд зүүгээд, гартаа зүүгээд, хаалган дээрээ хадаад ингээд явж байна. Өнөөдөр бид сүнслэг израильчуудын хувьд яг Бурхны хуулийг яг ижилхэн оюун ухаандаа хийж байгаа үйлдэлтэй, хөдөлмөртөө, гарын үйлстэй гэр орондоо Бурхны хуулийг хүндэлдэг ийм хүмүүс байгаасаа Бурхан биднээс хүсдэг. Тэд эзэн бидний амьдралыг өнөөдрийнх шиг авран хамгаалж, үргэлж бидэнд сайн сайхныг мэдрүүлж, Бурхан бүх тушаалуудыг сахиж, эзэн Бурханаас эмээхийг тушаасан ба бид Бурхан эзнийхээ өмнө тушаасан бүх тушаалуудыг нь сахин биелүүлж хэрэгжүүлэх юм бол эдгээр нь бидний зөвхт байдал болох юм а гэж хэлсэн. Энэ өгүүлбэр надад амар сонь санагдсан. Бурханы хуулийг даган биелүүлж, сахин хэрэгжүүлж амьдрах юм бол эдгээр нь бидний зөвхт байдал болох юм а гэж Елена бичсэн байна. Есүс гэсэн үнийг хэлсэн. Намайг хайрладаг бол миний тушаалуудыг сах. Намайг хайрладаг гэчээд миний тушаалыг дагдаг бол миний шавнар бишээ гэж ингэж хэлсэн байна. Есүс яаж дагсан шиг бид дагж байж л жинхэнэ библиэлэг зөвхт байдлыг бид нар Бурханаас авах болно. Жинхэнэ зөвхт байдал бол мэдээж загалмай, мэдээж Есүс, мэдээж түүний өргөсөн цус, мэдээж түүний золиослол, золилт, мэдээж түүний бидний төлөө өргөсөн ам. Гэхдээ бүрэн дүүрэн зөвхт байдал бол зөвхөн түүнд итгээд хуулийг нь үүсгэх биш юм байна. Бүрэн дүүрэн зөвхт байдал бол түүний хуулийг нь хүлээж авах. Тэгээд энд байгаа хүн нэг бүр эзнээс жинхэнэ тэр бүрэн дүүрэн зөвхт байдлыг хүлээж аваасаа гэж